За өхрийн санаатай хүмүүсийг харцгаая. За одоогоор өхрийн санаатай гэрэгшигт сугар гариг нь Арслангийн орд болох таны 4-р хавс дээр тушилсан байна. Одоогоор өхрийн санаатай хүмүүс гэр бүлтэй илүү анхаарч байгаа, эсвэл оршин суудаг газартай илүү анхаарч байгаа, эсвэл гэрээ чимэглэж засвар хийж байгаа ч юм уу, эсвэл гойж тордож өөр шин эд зүйлс гэртээ оруулж байгаа байж болно. Эсвэл хамаатан садан, эсвэл гэр бүл эцэг эхтэй холбоотой үйл хэргүүд нь ихээр эрчимдсэн үе байх боломжтой байна. Өөр тохиолдолд илүү гэртэй байх нь ихсэж гадаашаа гарах нь илүү багассан. Тийм чийл үе бас байж болно. За 9 сарын 19-ноос сугар гариг нь охины орд болох 5 дахь хавс руу нүүнэ. Тэгэхээр 5 дахь хавс нь өөрийн хүсэл зоригоор хийж буй өөрийгөө зугаацуулах гэж хийж буй бүх зүйлсийг өөртөө агуулдаг эрэг таатай зугаатай хавс юм. 19-ноос хойш таныг зугаацуулдаг үйл хэргүүд тэр нь юу ч болж болно. Таны хобби эсвэл таны найз охин үерхэл романтик харилцааг ирэх эрчимжүүлэх. Эсвэл зугаад сэнгэл илүү ихээр хөөх ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар үр хүүхдтэй холбоотой үйл хэргүүд нь эрчимжих боломжтой юм аа. Зарим өхрийн санаатай хүмүүс үр хүүхдтэй анхаарал илүү ихээр хандуулах, эсвэл таны осын харилцаанд илүү их төвлөрөх, эсвэл ямар нэгэн байдлаар танд хэрэгтэй, таныг зугаацуулдаг үйл хэргүүдэд хөрөнгө оруулалт хийж мөнгө ихээр зарлагдсан тийм цаг үе эхэлж байж магадгүй 19-наас хойш. За тэгэхээр 19-наас хойш ерөнхийдөө бол have fun. За 9 сарын 16-нд сугар гариг ангар гаригийн нөлөөг авна. Тэгэхээр 9-өөс 19-ны хооронд гэмтэж бэртгэс болгоомжтой гэж зөвлөе. Сайнаар харах юм бол та ирч хүчтэй, өрсөлдөөнтэй, ур амьсгалтай, илүү нэг хийгсэн эр зоригтой байх боловч сөргөөр харах юм бол хурдтай, яруу санд руу тийм завгүй ямар нэгэн зүйлийг засаж тэр дор нь шийдвэрлэх гэж чих тийм цаг үеих боломжтой. Ангар гариг нь дайны гариг нөлөөлөл нь баг зэргийн онцгүй байдаг учраас гэмтэж бэртгэс сэргийлээрэй гэж зөвлөмөр байна. 9 сарын 21-нд сугар гариг нь Тэнгэрийн ман гаригийн нөлөөг авч байна. Тэгэхээр 19-наас 22-ны хооронд бол танд гинтийн бодлууд орж ирэх, гинтийн хүслүүд төрөх ч юм уу те. Гинт нэг зүйлээ хийх гэж байгаад байх, эсвэл гинт хийхгүй байжснаа хийх ч юм уу. Эсвэл ямар нэгэн харилцан гинтийн байдлаар салах, эсвэл уулзах. Ямар нэгэн байдлаар амлалтанд цуцлагдах ч юм уу. Гэх мэтлэн гэрээ нь юу ч хийж болно. Ямар нэгэн гинтийн тийм огцом хандлагууд эрчимжих үе байна. 7-р хавс олох бүх төрлийн нэг харилцааг гэрээ хэлэлцээр усын харилцаа, гэрлэлт гэх мэтлэн бүх харилцааны ур амьсгалыг харцгаая. 9 сарын 5-нд ангар гариг бархуусад гаригтай дөрвөлжин аспект үүсгэн. Тэгэхээр 8 сарын 27-наас 9 сарын 13 хүртэл таны харилцагч ихсэх, хэрвээ та хүнтэй харилцдаг ажил хэрэг хийдэг бол үйлчлүүлэгч нэмэгдэх, харилцаа холбоо нь ихсэж тэглэх, клиент ихсэх гэх зэргээр нөлөөлж болно. Цолт цуглаан ихсэж, таныг хүрээлэх хүмүүс ихсэх. Эсвэл хэрвээ та ганц бий болвол танд таалагддаг хүн гарч ирэх ч юм уу, ямар нэгэн байдлаар романтик харилцаанд эрэг таатай өсөлт тэлэлтэй үе байж бас болно. 9 сарын 16-нд ангар гариг сугар гаригийн нөлөөг авч байна. Тэгэхээр 9 сарын 9-ноос 19-ны хооронд бол хайр дурлалын хувьд эрэг таатай, хосын харилцааны таатай, болзон жавах хүмүүстэй танилцах гэх мэтлэнгээр харилцаа холбоонд ер нь эрэг таатай ур амьсгалтай байна. Гэхдээ энэ эсрэгээрээ бас харилцаанд баг зэргийн үйл ойлголцол үүсэх эрсдлийг бас дагуулж магадгүй учраас анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. За 22-наас 27 оны хооронд бол Плутогийн нөлөө орж ирж байна. Дэлхийн ван гаригийн нөлөө нь харилцаа ямар ч төрлийн бүх төрлийн нэг харилцаанд эрэг таатай бус сөргөөр нөлөөлнө. Тийм учраас энэ үед нэлээд болгоомжтой байвал зохистой. Магадгүй зарим өхрийн санааттай хүмүүс энэ үед ямар нэгэн харилцааг дуусган саалгах, төгсгөх, эсвэл ямар нэгэн харилцаанаас үүдэж дарамт шахалт мэдрэх, хүнд хэцүү мэдрэмжүүдтэй байх боломжтой байна. Тэгэхээр 22-наас 27-ны хооронд сөрөг муу байгаа учраас болгоомжлоорой. Хавс буюу нийгмийн харилцаа, ажил мэргэжил, карьерийн ур амьсгалыг харцгаая. 9 сарын 18 болон 21-нд санчир гариг нь бууд болон нарны нөлөөг авч байна. Тэгэхээр одоогоор санчир гариг бас дээрэс нь
RX буюу ретроград хөдөлгөөнд орсон байгаа учраас 16-наас 24-ний хооронд бол ажил мэргэжлийн хувьд хийх зүйл их харагдаж байна. Бууд гарагийн нөлөөнд бол та илүү ингээд бичиг заасны ажил хийх, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх, бусдад харилцаа үйл хэрэгүүд эсвэл ийш тийшээ явах хөдөлгөөнтэй үйл хэрэгүүд нь илүү хэрэгжимцэн харагдаж байна. Гэхдээ нарны нөлөөс орж ирж байгаа учраас та ямар нэгэн байдлаар таны албан тушаалгүй, дээд албан тушаалтны тань нэг жоохон ингэж тэг гэж зааж сургах гэж чиг ч юм уу, эсвэл ямар нэгэн баг зэргийн дарамтчилт мэдэрч жоохон хүнд хэцүү ажлын нөхцөлд байх, заавал хийх ёстой зүйлс гарч ирэх ч юм уу те. Энэ үед баг зэргийн ачаалттай харагдаж байна. Гэхдээ нарны нөлөөнд та хийж чаддаг зүйлээ бусдад гэж харуулхад бол эрэг таатай. Гэхдээ хэрвээ муу тохиолдолд хэрвээ таны чадвар онцгүй, таны хийсэн ажлын чанар муу тохиолдолд таны алдаатай талаас мөн адил ил болох боломжтой учраас нарны нөлөөнд болгоомжтой байгаараа гэж зөвлөе. Тэгэхээр дүрм журмын дагуу сайн ажиллаа хийж гүйцэтгэхэд хангалттай юм шиг харагдаж байна. Дөрөвдүгээр хаус буюу таныг орчин суудаг газар, гэр бүл, эцэг эх, үндэс угсаа, хамаатан саадна, эсвэл таны хувийн бизнес ажлын газраас байж болно. Таны хөтэлдэг влог, Instagram юу ч хийж болно бас. За тэгэхээр 4-р хаусын сэдвийн хүрээнд ямар ахыг харцгаая. 9 сарын 11-нд нар South Node-тай уулзсан. South Node гэдэг чинь юу вэ? Монголоор South чинь өмнөд цэг, өмнөд занглаатай уулзсан. Тэгэхээр 7-оос 15-ны хооронд гэр бүл дотоод сэдвийн хүрээнд эсвэл ажлын газар ч юм уу таны тэр тэдгээр сэдвүүд нь нэг мөсөн ингээд дуусаж цэгцлэх тийм шаардлагатай, нэг хаалгыг хаах шаардлагатай тийм үе байж болно. Энэ нь таны гэр бүлийн гишүүн гэрээсээ явах ч юм уу. Эсвэл ямар нэгэн одоо нэг газар байж байгаа бол тэр газар амьдрахаа болоод өөр газар очиж амьдрахаар шийдэх ч юм уу те. Гэх мэтлэнгээр ямар эсвэл гэртээ байгаа хуучин эд зүйлээ янзлаад эсвэл хог навш байвал цэвэрлээд ингээд хаяад ирэх цэвэрлэгээ хийж байгаа энергиараас харж болно шүү. Үүнтэй хастай хугацаанд 12-ны аспект бол бархасад гарагийн үйл орж иж байгаа. Тэгэхээр мөн адил 7-ноос 17-ны хооронд 9 сарын дундуур бол гэр бүл оршин суудаг газар эсвэл гэр бүлийн гишүүтэй хамааралтай эрэг таатай өргөжин тэлсэн үйл хэрэгүүд байх боломжтой байна. Тэгэхээр энэ нь эрэг таатай. Гэтэ өмнөх South Node-той өмнөд цэг занглаатай уулзж байгааг бол жоохон нэг юм дуусгач цэгцэлж байгаа. Харин бас давхар бархасад гарагийн үйл орж иж байгаа учраас бас таатай нэг хаалга хаагдаад нэг хаалга онгоож ингэдгээр харуул ерэн зүгээр харагдаж байна. 9-ээс 18-ны хооронд 13-ны аспект бол нар бууд гарагтай уулзж байна. Тэгэхээр энэ нь бол орчин суудаг газар нөөц суух, эсвэл гэр бүлийн гишүүн, хамаатан садан тусан төрөлтөйгөө харилцах, эсвэл гэр бүлтэйгээ хэлэлцэж ярилцах шаардлага гарах, бие хоорондоо мэдээлэл дамжуулах шаардлага гарах гэх зэрэгээр нөлөөлөх боломжтой. Ижил цаг хугацаанд буюу 16-нд Арслангийн ордоор буй суугуур гараг ангараг гарагтаас ихтэл аспектус хүндэгтэн 9-ээс 19-ны хооронд гэр бүлтэйгээ өмнөх бууд гарагийн нөлөөнд гэр бүлтэйгээ ярилцах харилцах шаардлага гарсан шүү дээ. Харин ангараг гараг нь жоохон харилцааг хурцдмал болгож магадгүй учраас бага зэргийн болгоомжлолтой байвал зүгээр юм байна. Гэр бүлийн гишүүдтэй хамаатан садантай үйл ойлголцоогоос болгоомжлоорой. Энэ ангарагийн энергийг гэрээ тогтжуулах, гэрээ засварлах, эвдэрхий зүйлсийг янзлах гэх жишээгээр гих мэтлэнгээр ашиглавал ер нь тохиромжтой. За 21-нд нар санчир гарагтай эсрэгцэн 14-өөс 24-ний хооронд бол гэр бүлийн дотоод хэргийн хэргийн хүрээнд хариуцлага хүлээх шаардлага гарах ч юм уу, гэр бүлийн гишүүний асранд хордож та ингээд өрхийн тэргуун мэт хариуцлага өөр дээрээ үүрэх эсвэл гэр бүл дотоод хэргийн хүрээнд хүнд хэцүү төсвөрлөх шаардлагатай үйл хэрэгүүд тохиох боломжтой юм байна. Эсвэл энэ нь магадгүй таны ажил болон гэрийн хоорондох ямар нэгэн асуудлууд ажил эсвэл гэртээ ингээд бие сэтгэл хоёр дахь ч юм уу эсвэл асуудлууд нь ингээд давхцах мэтлэнгээр нөлөөлж магадгүй. За 23-нд бол 23-наас 25-ны хооронд нар 70 гарагтай эсрэгцэн 70 гарагийн нөлөө таны 4-р хаусын сэдвийн хүрээнд ойлгомжгүй тодорхойгүй сонин тийм нөлөөлнө. Магадгүй гэрт дэд зүйл эвдрэх эсвэл алдаа заах эсвэл уусаа алдах ч юм уу ямар нэгэн устай холбоотой асуудал үүсч магадгүй. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүн өвдөх, эмчилгээ хийлгэж эм тан уух гэх мэтлэнгээр нөлөөлж магадгүй. Эсвэл гэр бүлтэйгээ уух ч юм уу те цагийг нэг тийм манарсан байдлаар өнгөрүүлж бас магадгүй орон гэртээ пив уух ч юм уу.
За 2 дугаар хавс буюу хамжиргааны зардал мөнгө санхүүгийн урамсгал ямар ихийг харцгаая. 9 сарын 3-нд бууд гарыг Тэнгэрийн ван гарагтаа дөрвөлж байгаа аспект үүсгэн. Тэгэхээр 9 сарын 2-наас 4-ний хооронд ихэнх үед бол яг эд хичээл орж эхлэх үед бол гинтийн таамаглаагүй байдлаар их зарлаг гаргах хандлага эрчимж байна. Уранусын нөлөө нь гинтийн байдлаар мөнгөтэй болох эсвэл гинтийн байдлаар мөнгө их зарлагдах гэх мэтлэнгээр нөлөөлдөг. Гэхдээ ихэвчлэн энэ нь мөнгө орлого орж ирэхээс илүү зарлага нь илүү их байдаг учраас энэ үед тиймхэн байна. 13-ны бууд гарыг бархас сод гарагийн нөлөөг авч явах үед бол 10-аас 15-ны хооронд бол мөнгө орлого орж ирэх боломжтой харагдаж байна. Гэхдээ ижил цаг хугацаанд 12-нд бууд гарыг өмнөд занглаатай уулзаж байгаа учраас бас энэ ижил хугацаанд мөнгө дуусах ч юм уу мөнгө гарлагдах нэг юм шаардлага гарч ийн. Тэгээд бас дээрэс нь 13-нд нарны нөлөөг авч ийн бууд гарыг нь тэгэхээр маш их мөнгө зарлагдахаар харагдаж байна. Энэ үеийн ерөнхийдөө бол мөнгө орж ирэх боломжтойос бас зарлагдах тийм нөхцөл байдал үүсэж тийм холимог сантай муутай харагдаж байна. Гэхдээ ерөнхийдөө бол энэ үеийн нэгэнд мөнгө зээлдүүлэх ч юм уу эсвэл чухал худалдан авалт хийхэд бол тохиромжгүй. Сарын сүүлээс бол мөнгөний урсгал 9 сарын 18-нд бууд гарыг ретроград хөдөлгөөнд байгаа санчир гарагтай эсрэгцэж байна. Тэгэхээр санчир гарагийн нөлөө нь таны мөнгөний урсгалыг удаашруулна, орлогыг удаашруулна, хоошлуулна, мөнгө дутуулна. Тийм учраас 16-наас 18-ны хооронд бол мөнгөндөө ариг гамтай байхыг зөвлөж байна. Элдв бензин худалдаж авах гэдэг шаардлагагүй харагдаж байна. Залгуулаа 9 сарын 19-нд бууд гарыг 70 гарагийн нөлөөг авахаар 18-аас 20-ны хооронд бол сэтгэл хөдлөлөөр мөнгө зарлагдах, мөнгийг маш ихээр зарлагдах, ерөн зур бодлогогүй тооцоололгүй байдлаар харсаар их эртэмжиж байгаа учраас энүүд чухал гэрээ хэлцээр чухал худалдан авалт хийхгүй байхыг зөвлөж байна. За тэгээ ерөнхийдөө бол нэг юм байна. 2 дугаар хавас мөнгөний хувьд бол сайнтай муутай, янз янзын үйл хэрэгүүд ихээр харагдаж байгаа учраас нэг тиймэрхүү байна гэж ойлгоцохоор. Тэгээд дараа сарын 10 сарын forecast-аар уулзцгаая баяртай. Like, subscribe дарахаа мартаа зай.